AirPods дээрх энэ 3 зүйлийг мэдэх үү? Хэрвээ таны найз чинь AirPod ашигладаг бол та утсан дээр сонсож байгаа дуугаа share хийх боломжтой. Та утсан дээрээ сонсож байгаа дуугаа share хийхэд тулд нөгөө AirPod-о утасны хажууд дээшээ дийлэхэд temporary share audio гэсэн юм сонголт гарч ирнэ. Энэ дээр та temporary гэдгийг сонгоод артлын кнопк дээр нь удаан дарахад таны утастай шууд холбогдох болно. За ингэж connect хийсний дараагаар таны утсан дээр явж байгаа бүх дууг та бүгдийг share хийх боломжтой гэсэн үг. Хэрвээ танд Apple-ийн олон төхөөрөмж байдаг бол та AirPod-ой холбохдоо тухай бүрдэн connect хийдэг бол та энэ тохиолыг хийчих юм бол автоматар холбогдоод явна. Тэгэхээр та энэ тохиолыг заавал хийгээрэй. Хоёрдугаар AirPods руугаа ороод доошоогоо гүйлэнгүүт Connect to this iPhone гэдэг рүү ороод автомат гэдэг сонголтыг нь сонгосноор Apple-ийнхаа төхөөрөмжтэй AirPod нь холбогдоод явна гэсэн үг. Хэрвээ та AirPods-аа алга болгоод олохгүй байгаа бол Find My application-ыг ашиглаарай. Find My application нь таны ID орсон бүх төхөөрөмжүүдийн байршлуудыг